Артузо үзүүлж байна. Өгүүлэг зохиогч Цэндийн байгалмаа. Амьдрал тоглоом биш. Өвлийн намуухан шөнө зөөлөн цасн малгайлан бодрно. Хотын баруун хорооллын 9 давхар байрны айлууд эхнээсээ унтаж буй бололтой гэрлүүдээ унтраасаар. Гадаа нам гүм хаяа нэг том машин тажигнан явах их дүн гарахаас үл хэтэрнэ. 9 давхар байрны 8 давхрын нэг айл бүх гэрлээ асаасан харагдана. Энэ бол Данзангийнх. Данзан хэмээх энэ хөгшин анх л энэ байрандаа орсон тэр чигтээ амьдарч байгаа нь энэ үлээ. Тэрээр эхнэрээ 4 хүүхэдтэй. Залуу насндаа бусдын л адил улсад хөдөлмөрлөж одоо насны амралтаа авсан нэгэн ажээ. Төвний эхнэр Норжин ёр зүгээр суухгүй ажилсаг гэж дэнцсэн хүн. Гав шав хийсэн хөдөлгөөнтэй. Одоо тэтгэврт гарсан хэдий ч гэрт зүгээр суух хэцүү байна гэсээр ойролцоох сургуульд үйлчлэгч хийх болов. Энэ хоёр хөгшөндөө хамт түүний бага охин болох Должмаа амьдрна. Бусд нь өөр өөрийн амьдралаа хүн тусдаа гарцгаажээ. Должмаа сургууль төгсөх жилдээ санамсаргүй мөнх наран буюу Наагитай танилцжээ. Тэрээр нэг өдөр автобуснаас буух гэж байгаад шатаалгасан урагшаа хий гიშгэд унах агшинд нэг л их нүд хүмсэг болсон өндөр бор залуу түүнийг урдаас нь түшин ав. Должмаач талархснаа илэрхийлээд яаран явлаа. Гэтэл маргааш нь мөн л харих гэж явтал өчигдрийн залуутайгаа хоёулаа дахин тааралдав. Тэрээр өдрийн шалгалтаа бодон явтал нэг хүн өөдөөс нь инээмсэглэн "Сайн уу?" хэмээхт нь гайхан харвал таньдаг юм шиг үгүй юм шиг. Надтай яриагүй юм болов хэмээн хажуу тийшээ хартал нөгөө залуу дахин инээмсэглэнэ. "Болгоомжтой буугаарай. Унчхав" гэлээ. Должмаа сая л санан уучлаарай. Би таныг таньсангүй л дээ. Өчигдөр их баярлсан шүү. Би яарад талархснаа олигтооч хэлж чадсангүй. Зүгээр дээ, сүртэй юм биш. Гэтэл чи Должмаагийн буух буудал болсон тул тэрээр баяртай гэж хэлээд буув. Нөгөө залууч хамт буугаад ирлээ. Должмаа нүднийхээ болонгаар харсан ч хараагүй царайлан алхана. Яг ард нь шил даран алхах залуугаас сүулдэ жаахан эмээж эхлэв. Эн чин яагаад хүн дагаад байна? Сайн уу гэсэн биш, гай болох нь үү дээ? За байз. Хүнтэй хамт орохгүй бол орцонд орсон хойно яах ч юм бэлээ. Одоо хүнд итгэх аргагүй болсон цаг. Нэг удаа түшиж авснаа юу ихэмд боддгийм. Хэмээн өөрөө өөртөөгөө ярин явсаар гэрийнхээ ойролцооч хүрээд ирэв. Тэрээр эргэн хартал нөгөө залуу харагдсангүй. Гайхан ээш тийшээ харан арай хэмээн бодсноо. За би бас юун ч их юм боддгийм дээ. Гэр нь ойролцоо байсан ч байж болно штэ гэд өөрийгөө шоосноо гэртээ гүйн орлоо. Түүнээс хоошоо хэд хоногийн дараа дунд ахыхаа охиныг салхилуулан гадаа тоглоомын талбай дээр сууж байтал нөгөө залуу хүрээд ирэв. "Сайн уу? Дахиад л таарлах шив." Сайн уу? Харин тэглээ. "Танах энд юм уу? Энэ чиний хүүхэд үү?" Манайх энэ хүүхэнд." "Үгүй, манай ахын хүүхэд. Чи бас энд байдаг юм уу?" "Тийм ээ. Манайх тэр 11-р байр. Танилцах уу? Намайг мөнх наран гэдэг." Энэ жил төгссөн. Тэгээд л өдөр гарч ажил хайдаг ухаантай. Намайг Должмаа гэдэг. Энэ жил төгснө. Ингэж хэлэхэд хоёулаа инээлдлээ. Гэтэлээ дүүн гүйж ирээд "Ане, миний ам цангаад байна. Та надад зайрмаг аваад өгөлдөө. Тэгэлдээ гуйж байна штэ" хэмээн оодгон төрүүлээд дэлгүүрлэг гүйчихв. Должмаа араас нь гүйн "Хүлээж вэ? Чи яахаараа юм дураараа байдаг байна аа?" гэд гүйцэж очин хоёр гар дээр өргөн өхөөрдөнгүй үнслээ. Наги тэр хоёрыг харж байснаа хойноос нэрэн "Хүүхдүүд хөөхөн шүү.
Миний ч гэсэн ам цангаж байна. Гээд дэлгүүр орон 3 зайрмаг аван гарч ирлээ. Наагид должмоо анх харсан цагаасаа л таалагдав. Тэрээр должмоотой таарах гэж албаар хэд дахин автобусаа сольдог байлаа. Сүүлдээ ерөнхийдөө явдаг цагийг нь гадарлсан болохоор андаж байгаад л хамт суудаг болов. Должмоо ихэндээ нэг их анзаарахгүй байснаа сүүлдээ үргэлж тааралдаад байхаар баг зэрэг гайхан санааг нь гадарлан тэгэх тусам улам мэдэхгүй царайлан явна. Дотроо инээд нь хурч залуу минь чамаа хэр удаа ингэж амдаж зогсож чадахыг чинь харах юмсан хэмээн битүүхэн бодол сэтгэлдээ тээдэг болов. Энийн түүнд нэг талаар сайхан ч юм шиг санагдана. Сүүлчийн шалгалтаа өгч санаа намран тэдний ангийнхан тэмдэглэцгээв. Бүгд ирээдүйн ажил амьдралынхаа төлөө хөөрөлцөөр нилээнч орой болов. Должмоо ангийнхнаасаа сэмхэн бултан гараад гэрийн зүг явлаа. Тэрээр сүүлийн унаанд амжих санаатай буудал дээр иртэл ашгүй нэг микро хар хорон хүртэл явах таарав. Должмоо жаахан халамтсан яагаад ч юм наагийг гинэт бодлоо. Өнөөдөр чи хэд хүртэл хүлээсэн бол намайг ингэж оройтно гэж мэдээгүй л байх л да. Хэрвээ одоо буудал дээр буухад байх юм бол би чиний найз охин болно. Гэхдээ чи юу гэж л тэгж зогсоод байж яв гэж дээ. Би ч гэсэн тэнэг юм бодоод л химэн бодон энэмсгэлэн явдал буух буудалч болчихлоо. Тэрээр буугаад байхгүйг нь мэдсээр байж нүдэрээ нэгэнтэй хайснаа гэрийн зүг алхав. Булангийн жижиг дэлгүүрийн хажуугаар гартал шилэн хаалганы цаанаас нааги энээсэр гараад ирхэн тэрэ. Должмоо түүнийг хараад золтойл дуу алдчихлгүй арай хин амаа байрлаа. За сайн уу? Яасан орой явж байгаа юм бэ? Сайн. Чи намайг хүлээж байв уу? Үгүй. Үгүй ч гэжтэй химэн нааги бантан хэллээ. Өнөөдрийн сүүлчийн шалгалтаа өгчлөө. Сайхан байна шүү. Ингээд нэг л өдөр бүх юмны ард гарчдаг. Ардч гараагүй байхаа. Одоо л жинхэнэ эхэлж байгаа нь энэ. Ямар ч байсан баяр хүргэе. Хоёулаа нэг газар орж жаахан суух уу? Чи юу гэж бодож байна? Баярлалаа. Өнөөдөртөө амжихгүй байх. Цаг ч орой болчихлоо. Дараа нэг сууя. За уучлаарай. Нэрээ юу боллоо гэж сайн танихгүй хүнийг дагаж явж байх вэ? Энд зогсоод яах вэ? Би чамайг дөхүүлээд өгье. Нааги ингэж хэлээд должмоотой зэрэгцэн алхлаа. Гадаа зөөлөн салхи нь урахнаар үлээж, тэнгэрт одод түгсэн намуухан сайхан шүн болж байлаа. Нааги должмоод хандан хоёлаа энэ сандал дээр жаахан суух уу? Хэрвээ чи татгалзахгүй бол должмоо юу ч хэлэлгүй сандал дээр очин хоёр хөлөө урдаа зөрүүлэн суугаад гараа хөрмнийхээ халаасанд хийлээ. Нааги түүнтэй зэрэгцэн сууснаа хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй мөн хоёр хөлөөжийн урдаа зөрүүлээд дээшээ тэнгэр рүү харснаа. Дэлхий хүртэл дагуултай байхад би л ганцаараа байх юм да. Химэн хэлээд энийхэд должмооч түүнийг даган хоёулаа тачгинтал инээд алдав. Тэр хоёрын инээд байшингуудын хооронд цуврайтан уусан замхарна. Должмоо наагигийн өөдөөс харан чи надтай албаар тааралддаг уу? Должмоо бол дуурах царайтай жаахан бүлцэндүү дунд зэргийн хүрэн нүдтэй. Тэргээд онцлоод байх юмгүй ч өөртөө таарсан намблаг буйртай бордуу царайтай охин билээ. Нааги должмоогийн асуултанд асуулт болгон танилцъя мөнх наран найзууд нааги гэж дууддаг. Мэднэ чи хэлсэн штэ. Өө тийм билүү. Улаанбаатар их сургуулийн математикийн анги төгссөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Ажил хайж яваа нэгэн. Ийм л хүн байна да. Үннийг хэлэхэд чи надад их таалагдсан. Зүгээр л байгаа байдал чинь нүдэнд дулаахан. Тэгэд өөрийн ирэхгүй чамтай танилцахыг хүссэн юм. Чи өөрийгөө танилцуулахгүй юм уу? Должмоо гэдгээ их засаг их сургуулийг англи хэлний орчуулагч багшаар төгсөж байна. Амьдралдаа хөл тавихад бэлэн залуу бүсгүй. Ийм л байх шиг дээ. Ингээд дахиад л хоёулаа инээлдлээ.
Гэтэл должмаагийн гар утсан дуугаран гэрээс нь залгаж байлаа. За би орлоо. Гэрээс залгаж байна. Санаан зовж байгаах. Баяртай гээд должмоо босов. Наагийч даган босож үүдэнд нь хүргэж өгөөд гар барин салахтаа дургүйцэхгүй бол утасныхаа дугаарыг өгчихтэй хөө. Өнөөдөр овоо хэдэн цаг буудал дээр байлаа. Сүүлдээ ногоо зардаг хүмүүс гайхаад байхаар нь тэр хаваар дэми баахан сэлгүүцээр байгаад таарлаа. Дахин ингэвэл айгүй бол намайг цагдаад дуудаад өгч гэж мэдэн шүү гэд инээхэд должмоо бас инээнгээ дугаараа хэлтэл ээж нь хаалгаа онгойлгон. Хүмүүс унтаж байгаа юм биш үү? Харанхуй шөнө орцонд юугаа хийгээд орилоод байгаа юм хэмээн ширүүхэн дуугарлаа. Энэ дуунаар наагийч humгүй шатаалгасан доошоо хар хурдаараа гүйн одов. Норжин уурлан эмэгтэй юм байж хар шөнө болтол хаашаа алга болчихдгийн. Шалгалт гээд ядарч унах гэж байгааг гайхуулаад байсан. Эртхэн ирж амрахгүй дэмий тэнэд бас юун хар юм дагуулчихав. Яр шиг шүү охин минь. Миний толгой мөрөн дээр байгаа цагт чи тэгж задрах болоогүй шүү. Нэг сургууль төгслөөгээд өөрийгөө их том хүн болсон мэт бодоод байна уу? Юм уучхаа юу да? Чи чинь байтлаа. Наад нүд амаа хардаа сүүм ичгээд их гал зурхан шивдэ химэн галын өрөөнд суулган тажигнаж гарав. Гэтэл ашгүй аав нь орж ирэн. Хөгшөөн одоо болно доо. Хүүхэд сургуулаа төгсөөд ирж байхад за тайвширхөө. Миний охин эртхэн очиж унтаж амар. Маргаадаар нэг сайхан унтаад ав. Алив миний хөгшин өвгөндөө нэг сайхан өтгөн цай чанаад өгөөч. Ойрд сэрүүдэд байна уу да. Шөндөө байн босч би засахаар ам их цангах юм. Миний өвгний гарын цайч янзтай да хэмээн хэлээд санал дээрээ суулаа. Должмаа аав руугаа талархсан харцаар хараад бушуухан өрөөнөөс гарав. Чи зүгээр отхон гэж үгч хэлүүлэхгүй өмөрсөөр байгаад хүнээс үг сонсохгүй хүн болох гэж байгаа юм. За яахав дээ хөө. Манай хүүхдүүд хаа очиж хүмүүжил сайтай. Одоо өдий наслсан хүүхэд алдсахгүй зүгээр. Чи минь л наад огцом уура барьж өөрийгөө бодож явхоо. Чамаага надаас төрүүлээд явчихвал би тэсэхгүй шүү. Чи чинь юу яриад байгаа юм те? Даралт чинь зүгээр үз. Энэ нэг хүүхдээс болж бүр сэрвэлцчихлээ. Аль хөгшин нь нэг сайхан цай чанаатхыг хэмээн хэлээд цахилгаан зуухаа асаалаа. Должмоо орондоо орон унтах гэтэл нааги бодогдон өөрийн ирэхгүй инээд алдан хэвтэн. Өг хинээрээ яаж тэгж хүлээж байна гэж бодхов дээ. Тэгтээ өдий болтол нэг ч хүнтэй үерхэж үзээгүй надад сайхан ч юм шиг. Тэгсэн хэрнээ за мэдхгүй юм да. Эсвэл тэр хүн өөрч бодолтой байгаа юм билүү? Хүнээр хайрлуулах ямар байдаг болоо? Миний анхны хайр юу илээ? Би өөрөө л дурлсан болохоор түүнийгээ сэтгэлдээ анхны хайр минь гэд бодчихсон яваа болохоос намайг өөртөө сайныг мэдээчгүй. Тэгээд ч над шиг үнэн голоосоо багштай хайртай болоод шаналж байдаг хүн байдгийн болоо да. Ангийн охтууд дурлцглаа л гэдэг дараа нь өөр хүмүүстэй явж л байна. Би гэтэл бүтэн 2 жил тэр хүнээ чимээгүйхэн дотроо хүндэлж хайрлаж явсаар ирсэн. Хэтэрхий ийм бүрэг дотгошоо байх ч бас дэми юм а. Тэглээгээд би эхнэртэй амьдралтай хүнийг яалтаач үлээдэ. Химэн элдвийг бодан хөвцсээр унтлаа. Должмаа дөөрийн театраас Мишель цацруулсаар ангийнхантайгаа бужигналдан гарч ирлээ. Тэрээр өнөөдөр диплом аван ээжийнхээ ойж өгсөн цэнхэр дан дээлэн дээр оромбо зүүж байгаа нь энэ. Ээж, аав, том эгч 3 нэрчгсэн цэцэг барин түүнийг хүлээж байв. Тэрээр ихэд хөөрсөн нь элт. Бүгд талбай орон зураг авахулчгаад буцаж ангийнхан дээрээ ирэхдээ тэрээр хин нэгнийг сэмхэн харуулцаар байв. Гэтэл багны ард танилт хувцс харагдахад баярлсандаа тэр дорой гүйж очих гэснээ гэрийнхнээсээ санаа зовнин азнав. Гэтэл ч эгч нь ажилтаа гээд ээж аав хоёрыг нь дагуулan яваад өглөө. Должмаа наагийг харсан ч хараагүй царайлан ангийн охидтойгоо хөөрөлдөн зогсдол наагийг хурч ирээд баяр хүргэе хэмээн баглаа цэцэг өгөөд хазар дээр нь үнстэл должмаа эцэндээ улааж орхив. Ангийнхан нь ч наагийг шохоорхон гэнэт хаанаас хэн гараад ирв гэсэн байртаа харснаа. Должмаа
Чиний найз залуу юу? Дайжгүй юм гээч. Яагаад одоо болтол бид нарт хэлэлгүй нуус юм бэ? Пүүх, манай должоо чинь эр хүн ярьдаггүй байсан гинэт хаанаас ийм аятайхан залуутай болчихоо. Чи тэгээд танилцуулахгүй юм уу? Химэн ам амандаа шуугалдаж гарав. Должмоо ичингүүрэн үгүй зүгээр найзууд юм аа гэтэл Наагийн хажуунаас нь сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь баяр хүргэе. Урд нь танилцаагүйд уучлаарай. Должмоогоо хараад дагаж сэтгэл хөдлөөд яс алдлаа гэтэл тэндээс золоо тажигнтал инээн. За их боловсон залуу байх нь. Өнөөдөр бид нартай хамт явах юм байгаа үсттэй. Бүгдээрээ одоо сургууль дээр очиж байж байгаад тэндээс шууд манай зуслан явна. Тохирснороо эзэдээ химэн хэлээд дахиад л инээд алдав. Должмаа уучлаарай. Би амжихгүй байхаа. Гэрийнхэнтэйгээ орой хоолно. Чи яахаараа дандаа ингэдэг юм дээ. Бид нар ч гэсэн шалтак хилээд явбал явна штэ. Тэгээд ч ангиас ганцаараа онц төгсчгөөд ингээд бүгдээрээ хідэн тийшээ салан одож мөр мөрөө хөөцгөх гэж байж. Нэг ч хүн хоцрохгүй шүү. Ангийн дараа хаана вэ? Энэ хүүхдүүдэд зохицуулаач ээ. Нааги тэднийг автобусандаа суухаар нь орой яри химээгээд үлдэх гэтэл Должмогийн ангийнхан шинэ хүргэн хамт явна шүү. Тэгээд ч найз охин чинь ангиас ганцаараа онц төгсч бидний ихээ нэрийг авч гарч байхад химэн баргал чирхэн холгүй унаандаа суулгаад дуулалдан сургуулийн зүг хөдөллөө. Должмогийн ангийнхан хаа очиж их нарганч эвсэг ангийнхан байв. Нааги өөрөө ч нэг их дуугүй биш болохоор дороо тэд нартай эв зүгээ ололцсон сайхан танилцлаа. Сургуулиасаа гараад зоологийн цуслан руу явцгаав. Замдаа хоол хүнсээ цуглуулан давхсаар Шадивлангийн аманд байрлах 2 давхар амны орон сууцанд очицгоолоо. Тэднийх уулын ингэрийн модны хажууд том хашаатай сайхан орон сууц харагдана. Бүгдээрээ шуугалдан дороо юмаа буулган охид хоол унд бэлдэн эрчүүд нэг шар айраг барьчихсан бас болоогүй. Энэ тэрүүгээр алхлан элдвий хөөрнөн явна. Манай зоологийнч Лут баян айл да. Мань мэтэн хизээ нэг ийм орд харшид морилох юм бол да. Чи нэг мөр хүргэн нь болцгооч амар юм биш үү гэхэд пар хийтэл инээлтцгээв. Одоо морилоод үзчихье. Хүнийг ч гэсэн яах вэ? Нааги гадны хүн болоод ч тэгсэн үү эсвэл угаасаа ийм нийт ч юм уу хаан л өргөж барих хамжилцах ажил гарна гүйж очиж тусалж байв. Нааги энд тентхийн ажилд туслангаа Должмоо руу харан нүдээ ирмэн гүйн. Должмоо түүнийг харангаа өөдөөс нь инээмсэглээд өнгөрснөө нэхэн саналаа. Тэрнийг өдрийн маргаашнаас Нааги байнга ярьдаг болов. Түүний хөгжилтөөч гэмээр занд тэрээр өдрөөр татагцаар. Сүүлдээ далим гаргаад уулздаг байснаа болоод боломжил гарвал байнга хамт байдаг болов. Нэг өдөр Нааги хажуугийн цэцэрлэгийн хашаанд сууж байснаа гараас нь хөтлөн Должмоо чиний энэ эгэл даруухан төрх намайг үнэхээр их татаж байна. Чи миний найз охин болооч. Должмоо ичисхийн доош харснаа би тэгээд найз охин чинь биш юм уу? Химэн мэдсээр байж худлаа мэдэн бодолж асуув. Нааги түүний мөрөөр нь тэврэн үгүй дээ гинхэн хонгор минь. Би чамайг өөр хүнд алдмааргүй байна. Би урд нь хүнтэй үерхэж үзээгүй гэж худлаа ярихгүй. Сайхан огттойч үерхэж явлаа. Ухаантай, мэдлэгтэйтэй ч найзалж явлаа. Тэднээс хэндэн ч ингэж сэтгэл алдарч байсангүй. Чи байнга л бодогддог болж. Чиний энэ даруухан зан дөлгөөхөн нүд чинь намайг яг л элбэтсэн юм шиг сэтгэлээс минь гарахгүй юм. Хөөх, чи чинь ямар мундаг яруу найрагчиг ярьдаг юм бэ? Надад ийм үгийн баялаг байхгүй болохоор л чиний үгийг сонсоод явдаг байхгүй юу? Хүн дурлахаараа өөрөө ирэхгүй уянгалдаг болчихдөг юм байна хэмээснэ. Шанхных нь үсийг чихнийх нь ардуур хийгээд түүний уруул дээр зөөлөн үнсэжүүлээ. Должмоо мэгдсэн хэдий ч холдож чадалгүй өөдөөс нь хариу үнсэлцэв. Нааги инээмсэглэн чи минь ямар зөөлхөн уруултай юм бэ? Бас их амттай юм гэхэд Должмоо уруулаа харцнаа. Урууланд бас амт байх уу? Гэснээ хэлсэн үгэндээ юу эсвэл үнсүүлсэндээ болсон уу тэрүүхэндээ улааж үлээ.